хурлыг хийж байна. За Орхон аймгийн статистикийн газраас нийгмийн эдийн засгийн дүнгийн ээлжил хэвлэлийн багварлыг хийлээ. Хэвлэлийн багварал дээр Орхон аймгийн нийгмийн эдийн засагт гарсан эерэг болон сөрөг өөрчлөлтийг танилцууллаа. Эерэг үзүүлэлтээс дөрвөл төсвийн орлого 19.8, нийгмийн даатгалын сангийн орлого 39, худалдаа нийтийн хоолны бараа гүйлгээ 19.2, автотээвэр ахуй үйлчлэгээний орлого 3.2-оос 3.9%-аар, барилга угсралт их савсрын ажил 2.6 дахин нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүд гарсан байна. Харин эрүүл мэндийн салбарын хувьд 272,500 хүний үзлэг шинжилгээ эмчилгээнд хамруулж оншилжээ. Тайланд хугацаанд давхарцсан тоогоор 272,500 хүн болвол үзлэгт хамрагдсан байгаа. Үүнээс 38.3% нь бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. За энэ хоёр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол нийт үзлэг 2.9%-аар, урьдчилан сэргийлэх үзлэг 7.5%-аар нэмэгдсэн байна. За халдвар төвчний гаралт бол 418 тохиолдолд бол бүртгэгдсэн байгаа. Энэ нь бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2% буюу 3.5 продецимилээр нэмэгдсэн байна. Халдвар түвшнийг ангилж үзвэл 10,000 хүнд ноогдох кандид 0.3, цаг хүйтэн 0.6, тэр хамнаац 1.3, цусан суулга 2.2, суулгалт халдвар 3.4 промиллээр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин гар хөл, амны өвчин, мөөгөнцөр зэрэг өвчнүүд бууралттай гарчээ.